За та нартай Blackpink-ийн хөөрхөн игдүүтэй Jisoo-гийн тоглосон Boyfriend on Demand цувралыг ярьж өгөхөөр шийдлээ. Олон та үгүй кинонд оръё. Үлгэрийн гүнж юм уу хаашийн Jisoo маань тансаг ордонд мөрөөдлийнхөө залуутай уулзаж байгаа юм болов уу? Бирлээ. Гэрт нь хэн ч алга. Түүний хоолойг таниад AI нь л хамаг юмын зохицуулж өгдөг бололтой. Өдөрт ердөө 24 цаг байдаг. Үүнээс 6 цагийг унтаж, 10 цагийг оффист, 2 цагийг замд, 1 цагийг хоол идэхэд, 2 цагийг усанд ороход зарцуулна. Тэгэхээр надад ердөө 3 цаг үлдэж байна. Дээд тал нь 1-2 л кино үзэх хугацаа. Ийм байхад үлдсэн үнэтэй цагаа хэн нэгэн зориулж цагаа өрөхгүй гэж боддог бололтой. За тэгэхээр киноны маань гол дүрийг Мирэй гэдэгч Jisoo гэдгээр нь дуудаад явчих. Үгүй. Jisoo ч үнэхээр хөөрхөн шүү. Тэгэхээр хөөрхнөө гэд дуудах байх шүү. Маргааш өглөө хөөрхнөө ажилдаа явахгүй л замдаа метронд суун чихвчээ зөөгээд гинэт Филиппинд аялж байсан үеэ төсөөлнө. Сайхан төсөөлдөө явж хахад хажууд нь сахилахгүй бацаан саад болж бүр цамцыг нь муухай болгочлоо. Лифтэнд нэг залуутай хойлохнаа үлджээ. Бодвол ажлынх нь хүн бололтой шүү. За тэгэхээр дараагийн дүр танилцуулалтаа явъя. Энэ бол Пак Гённам. За хэлэхэд жоох ядаргаатай юм чинь та нарт хурдан тасахын тулд гана гэд дуудахаас ажил руугаа яваад ортол хүмүүс баяр хүргээдэн шүү. Манай хөөхнүүд юм болов гэсэн чинь гана продюсерт баяр хүргэжээ. Ажлынх нь өөр нэг охинд гана бас нэлээд таалагдж байгаа бололтойдог шүү. Хизээч ажил дээр хамт ажилладаг хүнтэйгээ болзож болохгүй гинэ. Ганагаас мэйл ирээд уншвал өөрийнх нь багийн хийсэн юмнуудыг бүр нэлээд шүүмжлээд ганц ч олигтой хариу байхгүй байлаа. Тэгэхээр тэдний ажил бол Webtoon комик зохиол хийдэг компани байх нь. Тэгтэл продюсер Чүү гэгч нөхөр ажлаасаа гарахаар болсноор нэлээд сенсац тариуваа. Хөөхнөд нэг найз нь болох Жен буюу Жениг идэ уулзах шаардлагатай гэдгээ хэлнэ. Тэгэд уулзсан чинь юу вэ? Багын найзыг нь хормон дээр очих ёстой гэд манай хүнд хувцас сонгож өгөв. Манай хүн ч очих завгүй гэсэн ч найз нь өөрийгөө сайн явж байгааг харуул гэд ятгана. Яг хормон дээр нь бас хөөхнөөгийн экс нь ирхэл юм байна л да. Манай хоёр ч орой жаал ууж суугаад чи ганцаарддаг юм уу? Эрэгтэй хүний талаар боддгоо гэж үү? Найз залуутай бол ямар цалин нэмэх биш, мөнгөний зарлага, дээрэс нь төлөвшөөгүй хүнтэй таарвал бүр ч ядарна. Төлөвсөн хүн л олчихл доо. Өөр шигээ гэсэн чинь ажлынх нь гана бодогдож байна шүү. Тэгэхээр өөр шигээ зочих хүн сонгохгүй байна. Хөөрхөн Jisoo маань ингэтлээ шал арчих гэж дээ. За тэгэхээр хуучин продюсер ажлаасаа гарсан учраас хариуцж байсан зохиолч дээр 2 хүн санал болгоно. Мэдээж тэр хоёр нь Jisoo продюсер болон гана продюсер. Тэгэхээр нөгөө зохиолчийг нь Юн зохиолч гэх ба хамт ажиллаад үнэхээр хүндрэлтэй хүн байдаг байх нь. Юн зохиолч эцэг бойлоод өгөөч. Юн зохиолч тасралтгүй өдөр шөнө ямар ч цаг хамаарахгүй Jisoo руу залгаж хэн ямар комент бичсэн гээл нилээн зовоодаг байсан бололтой шүү. За тэгээ шууд арга хэмжээ авах гэж захил руугаа ортол нөгөө гана ч байж гинэ. Аль хэдийн дайл цаалаа тал засаад авчгаж. Манай хоёрч нэгээ сайн магтаал өөртөөсөө зайлуулах гэсэн боловч захирал нь манай Jisoo-г сонгочихлоо шүү. Манай хүнч нилээн тэлтэрсэн байдалтай. Ингээд 3 жилийн өмнөх рүү шилжээ л дээ. Хөөхнөө X-тэйгээ хамт амьдардаг байжээ. Гэсэн ч нөгөө Юн зохиолч тасралтгүй уцаар яриад тасралтгүй хамаг ажиллаа ярина. Одоо нөгөө од болоод байгаа Teach Lesson гэх цувралын 5 дугаар анги шиг гээл ойлгочих. Найз залуудаа төрсөн өдрийн бэлэг бэлдэх гэж байсан Юн зохиолчоос болж бүр ядраад ундчихаж. 12 Mescal. Ингээд хөөхий түүний хайр дурлал бүтлгүүцсэн байна л да. Метро донсолж байхад нэг балай хөхөн унахтаа үснээс нь татаад байхад яг үү. Маргааш нь хөөхнөө хормон дээр нь очихдоо найзынх нь сонгож өгсөн хувцсыг өмсөөгөө очижээ. Найзынхаа хормон дээр X-тэйгээ таарчих болов гэсэн таарсангүй шүү. Харин гарч ирээд найзуудтайгаа уулзаж байтал нэг бүсгүй олонний анхаарлыг татав. Тэр удахгүй гэрлэж байгаа гих ба тэр залуу нь манай хөөхнөөгийн X. Тэр царайгаач харуулахгүйгээр байгаагаа гайхуулж чадсан гэж бодон атаарсан байдалтай явлаа. Би гэрснийхээ дараа хүүхдээ тэгж тэрвэрмээр байна. Чи гэрлэмээр байгаа мó? Нэг өдөр гэрлэнэ. Хинтээ? Ямар ч байсан чи нэг өдөр гэрлэх хүнээ олох байлгүй. Яасан бэ? Бид ирээдүйн тухай ярих бүр чи дандаа би гэж хэлдэг. Нэг удаач бид гэж болохгүй юу? За тэгэхээр хосын харилцаа нь угаасаа л асуудалтай байснаа бодон гониглана. За хөөхнөөгийн ажиллаж байгаа Webtoon-ийн нэр чиний мэдэх ёстой ир. Одоо цагт хамгийн амжилттай номер 1-ээр жагсаж байгаа боловч Jisoo-гийн хувьд гол дүрийн залуугийнхэн зохиол бүр үнэхээр таалагддаг. Комментүүд нь ч авах юм байхгүй. Массажны сандал дээр сууж байгаад ганаг хувь бодсон амт ингэж бодтол Jisoo продюсер нана хэр удах вэ? 5 минут. Кофе хийж өгөх юм болов уу гэж гойрдоо юу? Бас дэггүүтэд бүгсэн доор нэг дунд хуруу тавьчихжээ. Тэгсэн харин зохиолчийн ажлыг хүлээлцэх байсан хүн нь нөгөө гана продюсер чинь. Тэгээд л одоо банцсандаа очин доо. Ажлаа хүлээлцэх гэсэн 5 минут. Баахан ажлуудыг нь хүлээлцэж байхад хумсны ямар цэвэрхэн юм бэ? Бас хуучин продюсер нь сауны урилга явуулчихжээ.
Хоолны цагч болоод ажлынх нь хамтрагч даана гэд баярлаад явтал нөгөө алдарт юун зохиолч таарчихлаа. Ингээд л манай хүнийг аваад явна да. Хөөхнөөч ярен дундаа зохиолынх нь гол дүрийг жаахан шүүмжлээд авлаа. Тэгтэл уншигчид яагаад гомдолтой гэж бодож байна? Надаас юм хөлөөдөг болоод л тэр юун зохиолч өөрсдийгөө тааш тохирдгоо гэдгээ ойлгуулад авлаа. Тэгвэл намайг авахгүй гэж хэлэхгүй яасан. Хуучин шигээл очроо олцсон доо. За, одоо цувралын маань гол үйл явдлын эхлэл болох гэж байна. Өөдөж болохгүй шүү, guys. Нэгэн болзооны аппликейшн танилцуулахаар нэгэн хүн ирсэн байлаа. За, тэр аппликейшнийг нэр нь Boyfriend on Demand гэх ба захиалгын найз залуу. Юун зохиолчийн бүх эрэгтэй дүрүүдийг ашиглах санал тавьж байгаа юм байна. За, харин манай хөөрхнүүд энэ аппликейшны загварыг туршиж үзэх санал тавина. Танд бас төлбөр төлнө гэсэн чинь манай хүн шууд л зөвшөөрч өглөө. За, ингээд эцэст нь төхөөрөмжийг туршиж үзэх цаг ирлээ. Воо, шууд 70 эрэг дээр өөр ертөнц рүү шилжиж эхлэв шүү. Single Inferno юм уу хаашийн? Тэнгисийн эрэг дээр 24/7 юм уу хаашийн? Нэгэн залуу давлгаа даган явж байтал давлгаа нэрээд хөөрхнөө маань живчихлээ. Тэгсэн зүг зүгээр амьсгалж байна. Бүр сэлээд нөгөө залуугийн амигч аваад амжчихлаа. Үнэхээр лаг биедээ царайлаг залуу байна. Нөгөө алдартай веб түүний гол дүр болох Чой гэдэг залуу. Нэгдүгээр анги маань ингээд дуслаа. Хоёрдугаар анги. Жисүү өөр ертөнцид очсон байгаагаар кино эхэлнэ. Та нарын зарим нь Black Mirror цуврал үзчихсэн бол хүн виртуал ертөнц рүү шилждэг зөндөө тохиолдлуудыг харсан байх. Тэрэн шиг л гээд төсөөлчих. Энэ донд маш олон ертөнц байна. Харин түүнийг нэгийн эмэгтэй буюу болзооны менежер хүлээж байна. Бас л хөөрхөн бүсгүй шүү тийм ээ. Түүнд өгч буй энэ бөгж бол системд нэвтрэх боломжтой, гарах боломжтой бөгж. За ингээд тэр мэдэх ёстой эргэх веб түүн рүү орсон юм байна л да. Манай хүнч Чойг ямар царайлгийг нь гайхаад нилээн сандарсандаа ичээд бөгжөө хааснаар бодит ертөнц рүү шилжлээ. Хэтэрхий бодит санагдсанд бол түүний бодлоос ерөөсөө гарахгүй байлаа. Тэгтэл хажууд Чой хүрээд ирлээ. Энэ үед захирал нь Ганаатаа уулзаж юун зохиолчтой өрсөлдүүлэх өөр зохиолчийг санал болгов. Ганагийн хамтран ажиллах зохиолч нь Хуаны буюу юугмэр чимптэй хааны зохиолч гээл явчих да. Харин Жисүүгийн нүдэнд хаас айгуул Чой залуугийн дүр нь харагдаад байна. Үнэхээр нэлийн од гол дүр болж таарлаа шүү. Байнга л нүдэнд нь харагдаад байгааг бодвол манай хүн бараг дууралцсан баха. Гэртээ ирээд мэдээж туршиж үзэлгүй яах вэ? Энэ удаад буудал дотор шижиж байна. Зочид буудлын менежер юм байна. Харин Чой бол маш их мэдлэлтэй, баян тансаг, зочид буудлын ерөнхий менежер. Манай хүнтэй гинэт дээрэнгүй харьцаад эхэллээ. Бааз бид өмнө уулзчихлоо. Тэгснэ гинэт яг веб түүнийхээ зохиол шиг яриад унлаа. Эцэст нь би чамайг оллоо. Чамайг бодлого нэг ч өдөр өнгөрөөгүй. Нөгөө дүр нь ямар нэлон байсныг нь манай хүн гинт саналаа. Миний шөнө бүр зүүдэндээ хайж явсан царай мөн байна. Бүр ярьж байгаа юмнууд нь үнэхээр кринж санагдаад болдоггүй. Хөөрхнүүд энэ хэтрүүлэгтэй байдал нь нэлээд сэжийн санагджээ дээ. Тэгтэл хааны зохиолчийн шинэ бүтээл гарах болсныг манай хүн олж мэдээд дарагдаа нэлээд гомдлоо. За тэгэл асуудал үүссэнд бол юун зохиолч руугаа холбогдох гэтэл уцаа авдаггүй. Сайхан гар ганцаараа дуулж өгч гинөө. Угаасаа байн гочдог газруудыг нь хөөрхнө мэддэг юм байлээ л дээ. Хоёр зохиолчийг албаар хооронд нь нэг өдөр өрсөлдөж байгаагаас болж манай хоёр нэлээд бохимдолтой. Яах учраа олдоггүй. Чой дүр нь хэтэрхий царайлаг болохоор л хүмүүс байн уншиж амжилтаа яваад байгаа юм байна л да. Манай хоёр шин зохиол дээр шин зүйл сэдэх хэрэгтэй байгаад байдаг. Хөөрхнө гудамжаар явж байгаад хоёр охины яриаг сонсчихлоо. Тэр надад дуртай болов? Надад ерөөсө тодорхой хариу өгдөггүй шүү дээ. Зүгээр л чам дуртай хэсгийг нь очиод асуул та. Энэ харилцан ярианаас Жисүүд нэг санаа төрсөн бололтой. Нөгөө ертөнц рүүгээ шилжвэ. Чойгийн эвгүй өөртөө итгэлтэй яриаг тэсхийг хичээнэ. Маргааш ажилдаа ирэх хэрэггүй. Би ажилтнтайгаа болцдоггүй. Би тийм охин биш ээ. Хичээл зүтгэл гарга. Юу чадгаа надад харуул. Намайг өрхтөөд өггүй сонсогдоод байх юм. Тийм ээ, өрхтөөд өг. Би яарч байна. Сонирхолтой юм. Жаахан ажиглая. Үгүй ээ, яарч байна гэдээ хахад. Чой нарийн бичиг рүү ярьлаа. Дахин шууд өөр үзэгдэл рүү шилжиж хөөрхнөг нарийн бичиг нь хүлээж байна. Юун зохиолчийн дүртэй адилхан юм аа. Ахлах нарийн бичиг Чой Минжүү. Минжээ нарийн бичиг гэж дуудана. Хөөрхнөг Чойгийн нарийн бичиг болох гэж байгаа тул ажлын ярьцлагыг шаардлагатай боллоо. Таны дуртай хоол, хобби, хаашаа аялмаар байна? Гутлын ярьцмаар. Ямар хүн сонирхдаг вэ? Ажлын ярьцлагаач хатта. Хаа. Гүүж олооч. Яагаад явахгүй байгаа юм? Уртлын машин явахгүй байна. Гинэт хувцаа тайлаад очихоор боллоо шүү. Заавал ингэ хэрэг байгаа мó? Гүүж олооч жирийн хүн биш. Яа, нилийн нүүдэлцээ дийлэх шиг боллоо. Тэгсэн өөрөө ухраад явж байна штэ. Чой Жисэг хүлээж байх ба хаасаагүй цэцгээр дүүргэсэн үнэхээр сэтгэлийг нь хөдлөжээ. Дараа нь хаашаа явах вэ? Яаж юм ичхүргүй байдаг байна. Хамт явах газар байна.
Голдоо жаахан сүши тавьсан байхаар нь хангалттай биш байна гэж уурлана. Гэтэл юу вэ? Баахан хоолнууд ороод ирлээ. Эмэгтэй хүнийг ч ходоодоор нь өргөтөж болж шүү. Хоол нь хүртэл яг л бодит мэдрэмж төрүүлнэ. Амаа олохгүй идэж өглөөдөө. Болзооны дараагийн хэсэг мэдээж шопинг. Эмэгтэй хүний мэдээж хамгийн дуртай хэсгүүд нэстэ. За болзооч үнэхээр төгс болж эхэлж шүү. Үнэхээр материалыг бүх хүслийг нь хангаж өгч байна. Вау, энэ Титаникийн сцен үү? Үнсгэлж гин үү? Хөөхнөөч үлгэрийн ертөнцтэй жаргаж байна. Гэхдээ бодит ертөнцтэй очихгүй болч. Зохиолч дээр очиод өөрийнхөө санаагаа яаран хэлнэ. Чай бол сонгодог дүр. Эмэгтэйчүүдийн бодит амьдралаас түр ч гэсэн холдох боломжийг олгосон. Ингээд өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжүүдийг вебтүүндээ оруулаад байгаа бололтой. Оройн цагаар нилээн сууж ажиллаа хийж байгаад ганатааш мөн таарлаа. Би санаатаа тэгээгүй шүү. Чи надад уурсан юм шиг санагдсан. Манай хүнч тоохгүй байгаа дүр хэсэг нь. Шөнжин хүлээсний эцэст ён зохиолч амжиж дараагийн анги оруулсан бололтой. Манай хүнч шөнийн 3 хүртэл хүлээсний эцэст сайхан мэдээтэй. Мэдэх ёстой 1-р байранд. Бүжиглээл бөөн баяр. Маргааш нь ажил дээр үнэн сур дуйлантай орж ирнэ штэ. Игдүүтэй гэдэг нь бас нөгөөх рүүгээ би ялчлаа гэсэн харцаа шидээд амжинаа. Чойгоо буцаад эргүүлчихлээ. Сайн хамгаалж. Ямар нэгэн зүйл болсон юм уу? Сайхан жүжигчин гар юм аа. Вебтүүн дээр одоо бүр өөрийгөө оруулчихлаа шүү дээ. Зүгээр байж хахаар дахиад нэг орчихд юм уу? Воо, ямар лаг машинаас бууж ирж байна. Зүгээр орой хоолнд хувийн онгоц авчрах хэрэг байсан юм уу? Надтай хамт яв. Бас кул байх нэ. Хөлөг онгоцон дээрх болзоо сайхан л байлгүй. Шууд сүү тавих санал тавьчихлаа. Их бойны гэрлэх саналд ус цасаж хариулна гинэ. Би зүгээр л үргэж байгаа. Тэрнээс цаашгүй. За одоо далайн эрэг дээр ирээд чиний зөвөө бид сүү тавих шаардлагагүй. Ядаж миний найз охин болж чадах уу? Би өмнө хинээс ч гойж байгаагүй. Гээд хөөхнөөрөө дөхлөөдөө. За допамин хэтэрхий ялгараад байна. Араас нь бүгж үү? Зүгээр найз залуугийн хуваар өгч байна. Манай хүн чинь бараг л гэрлэх санал авч байгаа мэт байдгаараа догдолчихсон. Яава. Яага гацч юу? Үйлчилгээний хугацаанд дуусчээ. Нэг дүртээ 50 цагаас илүү үерхэж болохгүй гинэ. Одоо ч чойгоо мартаж чадахгүй нэ. Түүний гайхалтай яриа, тачаангой байдал халамжийг нь өгүүлсээр. Ямар ч байсан системийн ревивийг сайн бичиж өгöd чойгоос өөр дүрийг сонирхгүй байгаа учраас тоглоомоо дуусгахаар болж. Одоо 899 дүр үлдсэн. Хэрвээ үлдсэн цагаа хаявал та дараа нь харамсч магадгүй шүү. Хөөхнө орой гэртээ ирээл дофаминаар цангаад болдоггүй. Нөгөө хэлснийг санаал үнгүй юм шиг өгсөн. Сайн ашиглая шүү гээд орлоо доо. Духалж авч байгаад үзэхнэ. Чойгоос илүү дүрийг олно гэж итгээгүй дахиад л түлхээд оруулчихлаа. Вау, Сакура цэцгийн донд гараад ирлээ. Бараг Япон юм уу да? Дахиад л хүлээлтээс нь давсан залуу гараад ирвүү. Ингэснээр 2-р анги маань дууслаа. Одоо сонирхолтой болж эхэлж шүү. 3-р анги. Шинэ найз залуутайгаа романс болох нь гэсэн чинь өөр эмэгтэйтэй яваад өглөө. Жисүүгийн их сургуулийн найз нь ч бас ирээд дагуулад явлаа. Бас нэг бүжигчин залуу анхаарлыг нь татах гэж хичээгээд байна. Найз нь кендогийн тасалбар нь дууссан гэд очрлоо зогсож байтал хөөхнөөгийн карманд нь 2 тасалбар байх нь тэр. Бүх юм нь ягаараа ямар ч гоё гэгээлэг кино юм бтэ. Тэр хоёр ч кендогийн тулаан үзэж байлаа. Хожсон тамирчин бага автал нөгөө ихэнд гарсан залуу. Нэгэн рүүгээ харс шидэлцээл. Кинон доторх вебтүүн зохиол байгаа юм чинь аргагүй. Энэ залууг инхүү гэдэг байх нэ. Та нарын мэдгээр инхаа болгоно. Сургуулийнх нь бүхэл охтыг хүслэн болсон бололтой. Сургууль элсэг гэтэл энэ хоёр охиныг бас давах шаардлагатай болох нь. Сургуулийн хамгийн алдартай эрэгтэй надад сайн гэж үгээл битүүхэндээ жуумалзаад байна. Игдүүтэй гэдэг нь игдүү гэд нэрч мэрж юм шиг. Гэнэт кендогийн бэлтгэл рүү шилжиж эхлэе. Тэгсэн тэнд анх ирж авдаг охин байж шүү. Эхний бэлтгэл хийх хүн байна уу гэтэл хөөхнөө Сакурагийн дэлбээ барих гэж байгаад сонгогдчихлоо. Хэн нэгэн туслах уу гэвэл бүгд л инхаа руу харлаа. За баг крашлан байран заалгаадахлаа. Тэгсэн хизээ хязааны авьяастаа бож таарлаа шүү. Бүр мэрэгжлийн тулаанч байх нь. Инхаагийн бүх товтлооны хааж байгаад ялчихлаа. Тэд нь бас юу вэ? Нөгөө гүүж болооч байж байгаа жишээний. Вебтүүнүүд нь хоорондоо адилхан царайтай дүрүүд их болдоо. Бас муугаа мэдгүй найзд нь зааж өгöd байна. Хаашаа явж байгаа юм? Хамт хоол идэх үү? Чи их яаруу зантай байх нэ? Дараа уулъя. Гиснээ нөгөө охинтойгоо хамт хоол идэхээр явчт юм да. Гол дүр болгон өөрт нь сайн биш бололтойдог. Болзооны зөвлөгч мөн энэ 900 хүн бүгд чиний араас гүйн гэж үү? Гүнжин өвчин тусцсан юм уу гэлээ. Өөр сонголтууд байгаа л да. Чамд одоо цаг бага байгаа штэ гэвэл гэнэт жинхэнэ ертөнцөө санаад явлаа. Шөнжин тархины ажил хийсэн юм чинь ядархан ойлгомжтой. Ганаач бас кэрлэх гэж оролдтол. Хөөхнөг захирлан дуудаад юу болсон юм бол гэтэл чи мэдэхгүй байна уу? Юун зохиож болно гэж байна уу? Болно гэсэн юм уу? Окей. 2-7 хоногийн амралт өгөөч гинэ.
За, юун зохиолч амар бол өөрийнх нь ч гэсэн ажил багасж байгаа юм чинь Jenny-тэйгээ баяр тэмдэглэх нэ. Хэрвээ чи 20 наснда очивол юу хиймээр байна? Секс. Тийм ши. Би эсрэгээр 20 наснда хүн сайн болоод идэвхтэй амьдрмаар байна. Юу чи чинь харин идэвхтэй бужигнуулж явсан биз дээ. Гэдгийг нь хэллээ. Эксээ бодоод байдаг шүү. Одоо яагаад ийм болсноо гайхна. Дахиад нэг оролдоод үздэм үү? Би энэ сууж болох уу? Түр холдож байгаач гэсэн чинь шууд тайлчглаа. Нөгөөх нь ийм хөөрхөн эмэгтэйг үнэхээр тоож байгаа ч юм алга. Хуучны аргаар үзэх нэ. Албаар өдөж хоргоогоол янзын үзнэ. Охтуудад нууц хэлэхэд эрэгтэйчүүд бид 10 жилдээ сайн охиноо албаар л өдөж хоргоогоод янзын үздэг байсан шүү дээ. Манай хүнч нилээн зуурлаад амжилт олдоггүй. Бэлтгэл рүү хамт очино. Эмэгтэй хүмүүс сайн хүнийхээ араас гүөх арай амар юм уу да. Ирчүүд ингвэл гаж доонтон хүчирхийлэгч гээл. Тэгээд ч охтууд энэ шиг ганцаараа явах тохиолдол бага шүү дээ. Юу ч гэсэн бэлтгэлээ эхлэхээр боллоо. Хаан ч яаж ч байсан эгдүүтэй хөөргөн царайгаа гаргасаар л байх юм аа. Crashland-ийн Оньюгийн юун сери шиг санагдаж байна. Жинхнээсээ үзэн шүү гэтэл манай хүнч нилээн нухчих шиг боллоо. Эрэхтэй гол дүрийнх нь тулааны хөгжүүлэлт муу хийгдсэн бололтой. Орой ангийнхнаараа хөгжилдөөл залуунасаа өнгөрүүлэх мэдээж гоё байлгүй яах вэ? Бондгор нөхөрт шийтглийн арх уулгахаар болсон чинь манай хүнч арх тасны жинхэнэ мэрэгжтэн гэдгээ гайхууллаа. Нөгөө охин анханасаа таалагдахгүй байсан нь Эксийн найз охинтой адилхан харагдаад байж л дээ. Чич бүх юмдаа сайн юм аа. Нэг тийм биш дээ. Даруухан занч хор болдог шүү. Харин тийм ээ. Чи надад дургүй юм уу? Чи биш ээ, чи. Надад дургүй юм байхгүй гэсэн чинь шууд очоод би танд сайн юм л да. Арай илүү олон жил амьдэрснийх ичээд зоохгүй нүүр хагарсан байна. Нэгний мэдээд удаагүй юмсан. Цаана одооны хүүхнүүд үнэн шулуух юм аа гинэ. Нилээн эвгүй байдалд ороодглоо. Бас мөчөөгөө өгөхгүй дагаад л явлаа. Жаахан бороо ортол цамцаа нөмрүүлээл Солонгос киноны дүрмийн дагуу гүйж эхлэн. Энэ залуу ч одоо гүнж юм уу хаашийн. Нөгөөх нь явах гэтэл хувцаа энэ татааж болно. Хамт байх арга яаж игээд оллоо шүү. Чи их шийдэмгий байх нэ. Энэ үг нэг л орсон бололтой. Учир нь жинхэнэ ертөнц биш болохоор ийм л зоригтой байгаад байгаа юм штэ. Амьдрал дээр Жисүү битгий хэл хин ч юм байж чадахгүй шүү дээ. Эксэн ч бас өмнө үүнийг хэлж байсныг гэнэт саналаа. За одоо харин эрэгтэйгийнх нь үйлдэл хийх ээлж ирсэн гэж үү? Тэр гэрэл мэрэл нонтраал яагаад байгаа юм? Ханаа түрхэн толгоогоо хатаа. Бас тэр охинд би сайн бишээ. За нэг байтугай шат агчлаа. Ажил дээр бас л дурлсан амт Эксийг санагдуулж ээдээ. IG дээрх тэдний зургийг харлаа. Найз охиныхоо гоё гарсан зургнуудыг л постлж. Харин өмнө бол манай хүний дандаа мяа гарсан зургнуудыг оруулдаг байжээ. Хөөх юм өөр ахуулсан зургууд байхгүй болохоор л оруул гэсэн юм байна. Блок. Та нар ч гэсэн хаяа unblock хийчихэд орж хардаг гэдгийг чи мэдэн шүү. Эксээсээ болж жаахан стресстэй байгаа болохоор тоглоом руу ормоор санагдана. Номын санд түүнийг хараад сууж байтал хоол идэхээр явъя. За хаа. Ингээд хамтдаа цагийг жаргалтаагаар өнгөрүүлж эхэллээ. Шөндөө аз жаргалтай байсан ч өглөө бүр биеийн ядарсан байдалтай. Энэ ертөнцийн харилцаанд нэлээд дондчихлоо. Шалгалт нь хэрээсэн? Унчсан. Чамаас болоод. Энэ хоёр чи яагаад байгаа юм бэ? Ангиараа сууж байтал нэг юм асууя. Би одоо хүртэл ахаа гэж дуудуулах юм уу? Харин бодит амьдрал дээр бол ажлынхнаасаа мөрчихлаа. Ганаа гарч ирээд гэрлүүгөө явах юм уу? Үгүй ээ. Ажил руугаа юу? Намайг одоо гэр ажлаас өөр очих газаргүй гэж бодсон юм бах та. Нөгөө болзоотой юм л да. Гэсэн чинь зонтгоо гаргаад явчихлаа. Бандсандаа зүнхээ бариад гүйж өглөө. Ямар юмных нь болзоо байх вэ дээ? Бүр групп чатанд Эксийн хормын урилга ирч гэж сайнгүй мэдээ шивдээ. Гэсэн Эксэн залгаж гин. Групп чатанд оруулсан доошлаарай. Юунд вэ? Урилга харуулсанд. Зүгээр дээ. Зүгээр бол яах вэ? Бас хоёр талдаа нэг өгүүлээд байгаа гэж үү? Захиалгын найз залуу аппликейшны дуусах хугацаад өгөж байна. Автобусанд өгтөд Big Bang-ийн дууг дуулаад. Манай хүн одоо бодит дурсамжаасаа нэг л салж өгөхгүй нэ. Байн Лексийн хар бараанд орсон жод бодогдоод байна. Тав. Энийг тавих юм бол чи ингээд энэ чигээр явна. Чи яагаад өөрөө салхийг хичээд одоо нам хүснээр минь явуулахгүй байгаа юм? Би түрүүч хийсэн болохоос бид мэдчихсэн мэт. Тэр чиний л бодол. Би өөрчлөгдөөгүй. Хүмүүс бүгд л өөрчлөгддөг. Тэгээл би ч гэсэн өөрчлөгдсөн. Тэр төрхийг нь чи хайрлаж чадах бол насанд орштой хамт байж чадах байх. Гэхдээ чамайг тэгж чадна гэдэгт эргэлзэж байна. Утгатай юм хэлжээ. Инхаа хажууд нь зоочглаа. Юу болсныг мэдэхгүй ч жаахан унтчих. Энэ залууч хараа овоо мэдрэмжтэй ир байх нэ. Бас л Эксийг санагдуулсан үйлдэлүүд. Тэгээд л энэ ангийн турш Эксээ бодоо салахгүй байгаа шүү дээ. Тэдний анхны үнсэлтөө. Хөөргөн Жисүү маань энэ кинон дээр хичнээн эргэтэйтэй үнсэх гээд байна. Нийлээ их дурсамж өнгөрүүлсэн хосууд байсан болохоор л ингэж их дурсаад байгаа юм байна л да. Эксээ өөрчлөгцөнд буруутгаж үзий ядаж байсан ч одоо анх учирсан үеэ дурсвал үзий ядгаа болж.
Автобусанд хоёулахнаа үлдэж "Хөөх, од харж байна. Илүү ойроос харах уу?" Өвлгэрийн юм шиг нар мандаал, од харваал, ийм газар сайн үнтэйгээ байна гэдэг ч мөрөөдөл байх тийм ээ. Та одоо надад сайн уу? Та дараа өөр хүнтэй гэрлвэл намайг мартах уу? Гэрлээгээд ой санамж алдах биш дээ. Сэтгэлээ марцсанч дурсамж үлдэх байлгүй. Яаж санах юм? Анхны төрхөөр нү? Сүүлийнхэр нү? Чамайг бүгдийг нь анхныхч тэр, сүүлийнхэнч тэр. Яагаад байгаа юм? Хааныг тийшээ явах гэж байгаа хүн шиг л. Ингээд дахиад өөр нэг залууд үнсүүлээд эхлэе. Тэгэхээр энэ ангийг X гэж нэрлэгээжээ. За тэгээд энэ цуврал таалагдж байгаа бол лайка сайн дараарай. Сайн хандлт авахгүй бол тэгээд шантраад үргэлжлүүлэхгүй ч яаш магадгүй. Тун удахгүй part 2 оруулахыг хичээнэ.